Сайн мэцхан та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 16-т жирэмсэн дугаарын маань 2 дахь парт эхэлж байна. Энэ удаагийн дугаар маань айгүй онцлогтой. Хүмүүсийн турштай Strong Girls-ийн талаар өгүүлэгч байна. Тэдний хайрын түүх. Тэгээ яагаад Strong Girl болсон бэ? Яагаад өчрөг эмэгтэй болсон бэ гэдэг түүхийг өгүүлэх гэж байна. За үүний дараагаар болохоор дараагийн дугаартаа өчрөг аауд буюу сайн аавуудын талаар дугаар хий гэж бодож байна. За энэ шоуны талаар яг сонирхолтой нэг юм факт байна заяа. Энэ 16-т 16 and Pregnant гэдэг MTV-ийн шоу гарснаас хойш өсвөр насны жирэмслэл тодорхой хэмжээгээр буурсан гэдэг судалгаа идэв юм байна. Хамгийн алдартай судалгаа нь эдийн засагч Мелиса болон Филипп гэдэг юм хоёр хүний хийсэн MTV гардаг одоо ийм MTV-г аяг үздэг ийм мужуудад судалгаа хийсэн гинэ. Тэр мужуудад өсвөр насны жирэмслэлт тодорхой хэмжээгээр буурсан үзүүлэлт гарсан байна. Шоу эхлснээс хойш 18 сарын дотор өсвөр насны жирэмслэлт ойролцоогоор 4.3-аас 5.7%-аар буурсан. Энэ нь тухайн үеийн нийт бууралтын бараг 3.1%-ийг эзэлж исэн гинэ. Судлаачид энэ үзүүлэлтийг юутай холбодог вэ гэвэл охид төвгүүд жирэмслэлтээс хамгаалах талаар илүү их хайлт хийж үзсэн интернетээс одоо илүү сонирхох болсон гэсэн. Хоёрдугаарт үр хөндөөлт жирэмслээс хамгаалах эмийн талаар илүү их сонирхох болсон. Гуравдугаарт хүүхэд өсгөх бодит одоо хэцүү талыг харж чадсан гэж байгаа энэ шоугаар дамжуулж. Нөгөө талаар аяг маргаан дагуулж ирсэн. Яагаад гэвэл Teen Pregnancy шоуны од гэх нөгөө нэг оролцогчтой ингээд зоогоо төгсөө нөгөөдөл нь ингээд цаашдаа бараг амьдралаа олоод байгаа маашаа энэ тиймхүү шоунд оролцсноороо тэгээ ихэнх нь ингээд инфлюенсер, TikTok энэ төр од болцсон. Тэгэнгүүт нөгөө нэг зарим нэгэн одоо охтууд хөвгүүд одоо энэ шоунд оролцох юм бол цаашдаа амьдралаараа идэх мөнгөтэй болчих юм байна. Цаашдаа би угаасаа нэг тэгж онц сурчтэй ингэж чадахгүй юм чинь ингээд reality шоуны од болёо гэдэг замналаар бас нэг хэсэг оролцогчид явсан гинэ. Тэгээ тэр талаас нь олон нийтийн зүгээс аюух гэж маргаан даавуулдаг. Тэр тал дээр бол ямар нэгэн судалгаа байхгүй зүгээр л маргаан даавуулдаг гэсэн. Өршлүүлээд эхний эмэгтэйгийнхаа түүх рүү орцгоё. 16 настай Jennifer Del Rio гэдэг эмэгтэй байгаа. Jennifer нь Флоридад аав ээж дүүтэйгээ амьдардаг. Бусад охичиг дэлгүүр хэсэж охинлог цагийг өнгөрүүлэхээс илүү тийм спортлог охин гинэ. Нөгөө бейсбол тоглодог гэж өөрийгөө тэгж тодорхойлж байгаа. За гэр бүлийнхэндээ маш дотн байдаг ч найз залуу Жошоос болоод айгүйх тэгж муудалцах гэдэг гэрийнхэндээ. Jennifer ээж аав нь Жошод амар дургу. Тэгээ хитрхи хөгшин гэж байгаа охинд нь хитрхи хөгшин хитрхи муу. Тэгээ тухайн үед Жош 17-18 тайсан заяа Jennifer 16-тай. Тэгээ төгшин санагдаад байгаа юм билүү. Тэгээ маш их тийм хүндэтгэлгүй бүдүүлэг харьцаатай учраас ээж аав нь Жошод айгүй дургу. За тэгээ Josh, Jennifer хоёр ихэр хүүхэдтэй болж байгаа. Хоёр ихэр хүүхэдтэй юм хоёулаа үзэж байгаагүй штэ. Ээж аав нь Jennifer-ыг жирэмсэн болсныг мэдээд Josh-д бүрч их дургу нь хүрэх болсон. Анх харахад энэ хоёр юм тайван найз залуу, талчгар найз охины юм vibe өгчсэн байхгүй юу? Josh ингээл амар ингээл юм намблаг ингээл санагдчихсэн эхлээд. Хоёр эхрүүдийн нэрээ Noah, тэгээд нэг нь болохоор Joshua-гийн нэрийг одоо after name гэж ярьдаг штэ, нэг юм тэр хүний араас нэхэж өгсөн нэр гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар Joshua гэдэг нэг нэрлэхээр болсон. Тэгээ нэг хүүхдээ өөрийнхөө нэрээр нэрлэж агаад ээж аав нь амар дургуцдаг. Үгүй ээ. Тэгээ ээж аав хоёрын байр суурь бол юм. Үнэхээр энэ хоёр сална удахгүй. Тэгэнгүүт Joshua-гийн нэрийг нэг нь авчих юм бол дараа нь ингээд шүүх мөхдөр маргаан гарнаа гэсэн юм байр суурьтай байгаа даа. Ингээ Joshua давуу тал үүсэж штэ, зүгээр нэрээ чи өөрийнхөө нэрээр нэрлэл. Эсвэл Joshua гэж нэрлэхгүйгээр зүгээр өөр нэр өг гэд ээж аав хоёр тэгж уурлаад байгаа. Тэгээ Jennifer хариуд нь Josh та хоёрын бодлыг сонирхгүй байгаа. Зүгээр хүүхдийнхаа нэрийг өөрөө өгчөхөд юу нь буруу байгаа юм бэ гэсэн байр суурьтай байгаа гэж хэлдэг заяа. Josh ээж аав нэг ерөөсөө хоорондоо огт ярилцдаггүй. Тэгэл Jennifer-ээр дамжуулж харилцдаг гэсэн. Чин бүр амар харамсдаг. 5 жилийн өмнө Barbie л боддог байсан охин маань одоо ингээл жирэмсэн болоод юу болоод байгаа юм бэ гэл. Над дээж нь харахаар нөгөө Gwyneth Paltrow гэж жүжигчин байдэн штэ. Spider-Man дээр тоглодог. Тэр жүжигчин санаанд ороод байгаа. Тэрний талаар Josh-тай ярилцахаар Jennifer очиход нөгөөх нь би өөрийнхөө хүүхдийг өөрөөрөө агуулхад юуд болохгүй байгаа юм бэ? Би угаасаа таны гэрийнхэндээ таарч амьдарч чадахгүй. Тэгэхээр чи одоо сонголтоо хий. Гэрийнхнээгаа сонгоод байгаа мó намайг сонгоод байгаа мó? Юу гэсэн үг вэ?
Эхрүүд ихэвчлэн эрт төрдөг учраас өөрөөрөө биш хагалгаагаар төрөхөр болсон. Тэр хүүхдээ болж байгаа тэмдэглэлээд baby shower хиймээр байгаа ч гэсэн Jennifer-ийн гэрийнх нь зөвшөөрөөгүй. Тэгэл Jennifer юу нэмэр тийм сайд байгаад одоо ингээл baby shower хийхгүй. Тэгэл манай ээж миний хайртай хүмүүс хоорондоо ойлголцохгүй гэл ер нь л жирэмслэлт нь айгу тийм гонхтой. Тэгээ Jennifer-ийн сэтгэл санааг өргөхөөр Josh-ийн гэрийнх нь оройн зоог барьдаг. Тэгээ танаахан хийж өгөхгүй бол манайхан baby shower хийчихээ л да. Тэгээ ээж аавт чинь ингээ өргөдөх ямар санагдах бол те уг нь ингээ хост хийгээд өөрсдөө зохион байгуулах ёстой шүү дээ. Тэнгүүд өргөдөх ямар санагдах болоо гайгүй болоо урилга хүлээж авах болоо гэд ярьж агаад тэгээд Josh-ийн гэр бүлийнх нь baby shower хийж өгөхөр болдог. Эмэр хөрхөө. Тэгээд baby shower ингээ тэгэд хэлсэн чинь ээж аав нь шууд дургуутдаг. Тэгээ зохион байгуулалтанд ч оролцохгүй очихчгүй гэж хэлдэг заяа. Тэгээ baby shower болох өдөр нь хөөрхий Jennifer ингээл ганцаараа нэг гангалсан болоод тэгэл Josh их руу яваад өгдөг. Ээж нь явахгүй гэд. Тэгээ яг айлд айгу гоё байгаа юм л та ингээл гоё хүмүүс бэлэгэсэлд өгөө тэгсэн ч гэсэн хөөрхий амт 16 настай хүүхд ингээл төрсөн гэрээ санаал ээж аав байсан бол гэлээ морчж байгаа. 34 он 7 хоногтой болоход 9 сарын 1 болж таардаг. Тэгээ шинээр шилжиж ирсэн жирэмсэн охин байна гэж төсөөлтөө ёо амар хардарсан зүуд байгаа сте. Ингээ хүн болгон ингээл жирэмсэнг нь асуугаал амар хэцүү байсан учраас цаашдаа гэрээсээ хичээл хийхээр болсон. Тэгээ төрөх нилийн төгсөн учраас хүүхэдгүү байх сүүлийн өдрүүдэд айгуу дэм сайхан өнгөрүүлэхээр хичээгээл Josh Moshтой ингээл гоё hang out хийгээл гарч ороод тэгээ бас Josh Jennifer хоёрын болцож эхэлсний 1 жил болно. Тэгээ тэр хоёрын дейтэнд явдгийг амар хөөрхөн заяа. Тэгээ зүгээрш нэг болцоо биш ингээ Josh гинтийн бэлэг барайл ингээл бүгэлж гаргаж ирэл чи надтай гэрлэх үү Jennifer гэж асуугаал. Тэгэл Jennifer тгий гэл dream мөрөөдлийн болцоо болж өнгөрж байгаамаа. Тэгээ чаавас нэг удаан баярлахгүй яна ээж авч юу өгөх бол яна ээж аав юу гэж хариу өгөх бол ээж аавс нь шууд айгаад эхэлчихдэг. За. Тэгээ гэртээ орохдоо Josh-ыг гадаа үлдээж агаад Jennifer эхэлж орж ирээд ингээ Josh надаа гэрлэх санал тавиад би тийгээ хилцэн гэсэн чи ээж нь бүр амар ингээл сериосны царай гаргаал Josh-ыг дууд би тэрэнд ярилцмаар байна. Тэгэл Josh-ыг орж ирээл суусан чинь ээж нь Josh минь дээ чи зориуд ингээд байгаа мó гэсэн чинь Josh үгүй би ингээ харилцаагаа үнэхээр цаашид дараагийн шатанда аваачмаар байна. Тэг хүүхэдтэй болж малсандаа ингэж гэрлэх санал тавиагүй шүү. Зүгээр ингээд үнэхээр хайртай болохоор гэрлэх санал тавьсан гэсэн чинь чимэгтээд гэрлэх санал тавьсан үе ямар ч чимэгтээд гэрлэх санал авсан үе хамгийн онцгой мөч байх ёстой. Гэхдээ тэр мөч нь гэр бүл хайртай хүмүүсээр нь хүлээн зөвшөөрөгдсөн байвал илүү сайхан болдгийм штэ гэж хэлээл. Яа ихч залуудаа жүжигчсэн байсан баха. Маргааш нь аав дуудаад Josh одоо юу хийж байгаагаа мэдэхгүй байгаа. Жохон ороо хүүхэд штэ. Тийм болохоор эхлээд хоёр тайвшраад хүүхэд гарч ирэхийг хүлээ. Хүүхдээ гарч ирээд хоорондоо ойлголцох нь уу, хүүхдээ хоорондоо ярьж чадах нь уу, цаашдаа ер нь ирээдүйд ямар хөө байх хандлагаа мэдээд авчих. Тэгээд дараа нь гэрлэж мэрлэхээ бол. Тэгэхгүй бол ингээд юу гэрлэх юу яриад байгаа ингээд. Тэгээ энэтэй ч гэсэн автагаа Jennifer эвлэрдэг. Өдөр болоод Josh одоо Jennifer дээр гэр бүлэрээ нэг өрөөнд байгаа ч гэсэн огт хоорондоо үг солилцдоггүй заяа. Амин нэг эвгүй нөхцөл байдалтай. За ингээ хаалгаагаар буюу нөгөө нэг хаалгаар төрөнгөсөн шүү дээ хоёр их болохоор. Тэгээ 2 цагийн дотор төрөөд бөөм баяр болдог. Noah, Joshua гэдэг хоёр хүүтэй болж байгаа. Нэг өдөр өнгөрсний дараа сүлэгч нь орж ирээд хүүхдүүдийн нэрийг асуухад Jennifer бодож байгаад Josh-ийн авгаар авгалахаар болдог заяа. Тэгсэн чинь Jennifer ээж аав нэгээ шууд уйлал. Яаст миний охин ямар тэнийг юм хийж байжээ. Тэгээд хагалгаагаар төрөөд нөгөө нэг одоо нуруу нугсандаа мэдээ алдлах тариа хийгээл хүмүүс босч явж чадахгүй байх мэн гэл айгу тийм хүндүртэй хэцүү байдаг штэ. Тэгсэн ч гэсэн ээж Josh хоёрын дунд учрыг олох гол ингээл гүүгээл зүтэрдэг заяа. Амар хэцүү my god. Тэгээ ээжтэйгээ уцаар ярихад нь ээж нь Josh-ыг шууд ингээд доош нэгэд хэлдэг. Наад чи ийм штэ, тийм штэ. Ямар ч үл хүндлэл авахгүй өстө нэрээ. Чи зүгээр л гэртээ ир те. Josh-тай угаасаа нэг харилцаа даах шаардлага байхгүй гэсэн чинь Josh хажуугаас нь чи өөрөө тийм. Чи өөрөө юм гэл өөртөө ингээл ээжийнхаа дууг сонсч хэрэлдээл. Тэгээ сүултээ ээж нь наа чи Josh яриад байгаа мó гэж чинь тийм ингээл. Тэгээ ээж Josh хоёр нь бөө ирүүлэлдэг заяа. Ээж Jennifer л амар хэцүү тусч байгаа. Эмнэлгээс гарах болоход Jennifer аав ээж нь ер нь охиноо бодоод за ер нь хоёул ингээ авахтэй Josh-ыг гэртээ оруулъя гэж шийдэж байгаа. Ээж нь тэднийг очиж авахдаа одоо
Josh тэлж байгаа байхгүй юу? Хоёлоо өнгөрсөн юм мартъя. Одоо ингээ хүүхд гараад ирсэн байна. Тэгэхээр хүүхдээ бодоод одоо хүүхдүүдэд чи хэрэгтэй, Jennifer чи хэрэгтэй тийм болохоор явъя гэж явж байгаа. Тэгээ гэртээ хараад арай гэж орон дээрээ хөвтөөд арай гэж амраа байж идэл бөө хүмүүс хүрээд ирдэг. За ээж аав хоёр нь хамаатнуудтай хилцсэн. Тэгээ нөгөө хамаатнууд нь хашаа гэртээ гарах өдөр нь л ирж харах хэрэгтэй юм яа. Тэгэл шууд ирээл ингээл баахан хүмүүс буужигнаал гэртэн заяа. Йоо хагалгаар төрсний дараа тиймгээ одоо лээ байгаас тээ. Ингээ олон хүн ирээд ахаар нь Жошийн дургуун хүрээд тухгүй санагдаа шууд яваад өгдөг. Йоо гэхдээ ээж аав нь яг яах гэж тийм олон дуудаад байгаа юм бүр амар сонин санагдаад байна надаа. Тэгээ Жош дахиж танад очихгүй гэ мессежээр явуулдаг. Тэгээ Jennifer ээж аавд уурж байгаа. Хоёр яах гэж тийм олон хүн дуудсан гэсэн чинь ээж аав нь одоо ингээд хоёр хэр хүүхдээ ганцаараа өсгөнөө. Тэгээ ээж аав нь тусланаа гэл хэлдэг заавар амар ядраатай. 7 хоног Jennifer ганцаараа хүүхдүүдээ асарсны эцэст Josh ээж аав нь изүүчилж ирээд тэгээ хүүхдүүд болон Jennifer-ыг аваад гэрлүүгээ явдаг. Тэгээ явж явах замд нь ээж нь залгаад хүрээд ирээ энэ гэл ярьдаг байхгүй юу? Тэгсэн чинь Josh уурлал уцаа таслаач ямар бүдүүлэг юм бэ гэл амар уурладаг зам. Тэгээ чиний ээж аав чинь чиний бүксийг харчиж өгдөг бах та тий. Эл үгээр идэл тэгээ бүр сүүл рүүгээ. Тэгээ хариуд нь Jennifer угаасаа зүгээр ахгүй амар тийм айхтар шатраа охин байгаа байхгүй. Чи юугээд байгаа юм бэ нэрээ тэгвэл би харьлаа марлаа. Тэгсэн чинь чи бол навшин гэж хэлж байгаа за дөнгөж төрөө 7 жоо нэг. Тэгээ Jennifer бүр аргаа бариа. За одоо болсон. Би муухан болъё. Та дөрвийн дунд эргэлдээд те хиннийхэн ч тал зүтгсэн угаасаа би муухан болж таарж байна. Тийм болохоор зүгээр би харьмаар байна. Одоо ингээ бэлээ гэд. Josh чи салаа яв. Би хүүхдүүдэд аваа явна гэдэг. Тэгээ хамгийн амар нэгэд амаа таат дугаа яг ингээд гараараа ингээд толгойг ингээд түлхдэг за амар байлаар дээрлэхүү. Жижигхэн охиныг ёо тэг машин зогсож Jennifer буугүй юу хаалгаач хаж амжааг багт нь нөгөө ард нь хоёр их хүүхдэн байгаа штэ амар галзуу юм шиг дахиад яваад өгдөг бүр. Тэгээ Jennifer уурлаа за одоо өстө боллоо одоо зүгээр цагдаа руу залгая. Тэгээ цагдаа руу дуудлаа энэ залуу ингээ миний хүүхдүүдийг аваа явчлаа. Надад бас ингээ гар хүрсэн мөрсөн гэд. Тэгээ уцаар ярьж байгааг нь харсан мөн яасан шууд эргэж хурж ирээ. Чи сая хинтээ ярьсан? Чи сая хинтээ ярьсан гэд зодтолгож дайраа заяа. Тэгснэ ингээ нөгөө хаалганд гидсэн ингээ онгорхоо штэ. Ингээд онгорхоо гэж ярьдэн штэ. Тийм байгаа штэ. Тэгсэн чинь яг тэр соримноос нь ингээ өргөж ингээ тавьж тэгээ машин руугаа чихэж мэх гээ заяа. Бүр амар за. Битгий миний хагалгааны соримд хүрээдэ гэд алалцдаг заяа бүр ингээд майж зайжаад. Тэгээ Jennifer цагдаа руу залгаад ээж рүүгээ залгахад Josh бүр ингээ хоёр хүүхдээ нэгээр ингээ гаргаад баг ингээ доошоо шиддэг заяа. Амар уурт. Тэгээ ээж нь ирээ тэнд бөө юм болж байгаа. Чи миний охиныг яасан гинэ чи юм ээ бөө юм болж байгаа. Тэгсэн чинь Josh ингээд зориуд нөгөө өөрөө хангалттай буруу юм хийсэн болохоор одоо дараа нь нөгөө хөхтө тэр ч гэсэн намайг ингэсэн штэ гэх гээд зодуулах гад дайраад байдаг. За чи яасан дахиад цохилтоо дахиад майжаач дээ гэд. Тэгэл ээж нь болиулаа. Өө надад ч гэсэн ингээд санаа гаргаж шүүс бити цохимоо гэд. Цагдаа нар ирээд Josh-ыг барившаад аваа явдаг. Тэгээ ердөө ганцхан өдрийг шоронд өнгөрүүлчихэд Josh гарч ирээд шууд Jennifer руу амар залгаж бичиж эхэлдэг. Jennifer бол бүр дахиад нийлхгүйгээ бүр шийдсэн. Тэгээ амар шазруу байгаа зү. Тэгээ салалтыг даван тулангаа нэг биш бүр хоёр хүүхдийг асраад тэгээ хандаад хайжуугаар нь хичээлээ одоо сургуулаа төгсгөөд явж байгаа. За одоо Jennifer-ийн хувьд гэх юм бол айгүй сайн үнтэй гэрлээд дахиад хоёр хүүхдээ болсон. Тэгээ одоо бас ингээд хөрх инфлюенсер өөрийн гэсэн бизнестэй CEO mom гэж байгаа. Тийм болоод айгүй тийм амжилттай амьдарч илээ дахиж хизээж Josh моштой бол нийлээгүй. Тэгээ дахиж бол reality show-нд бас ороочгүй. Тэгэл айгүй тийм уусаа ингээд Jennifer-ийн vibe-ыг Jennifer-ыг хараад хахад айгүй тийм шазруу зөв өссөн айгүй тийм хөрхөн лаг охин байгаа байхгүй юу. Тэгэл үзэгчд Jennifer дуртай. За дараагийн эмэгтэй бол Chelsea гэдэг эмэгтэй байгаа. Бас үзэгчдийн хамгийн дуртай оролцогч гэж хэлж болно. Бүр хамгийн дуртай шүү. За Chelsea болон Adam хоёрын талаар ярина. Chelsea-гийн хувьд аав ээж нь салснаас хойш аавтайгаа хамт амьдардаг. Тэгээ Darius Girl гэж байгаа юм. Ер нь тийм аавын охин те. Тэгээ найз залуу Адам нь маш их драмалаг хүн гинэ. Тэгээ Facebook жоохон ингээл хэрүүл алангууд Facebook дээрээ Chelsea өргөлж навшиг аашилдаггүйч байсан болоосаа тиймэрхүү аюут пост бичдэг.
Тэг яг тэр болгон ингээд одоо үерхлийнхаа тэр жижиг сажиг юм болгоныг дандаа аавтайгаа хуваалцдаг. Өө намайг Адам тэгжсэн, намайг Адам тэгсэн гэсэн гэдэг. Тэг ер нь аав нь угаасаа Адамд дургу. Яаж ганц охиныг яаж трит хийгээд байгаа юм бэ те. Челси анх жирэмсэн бас аавдаа хэлэхдээ бүр амар айжсэн. Тэг аавынх нь хувьд бол зүгээр л урам ухралтайсэн гэж байгаа. Өөр зүйл мэдрээгүй. Харин Адам найз залуудаа хэлэхэд чи аборт хийлгэчгээ хоёлоо одоо салъя гэд мессеж ütсэн гинэ. Би жирэмсэнгээ хэлсэн чинь. Тэгснэ маргааш нь ингээд зүг зүгээр хүн болоод одоостой хоёлоо сайхан амьдрын, одоостой нэр хоёлоо гэр бүл бүтээн, би охиныгоо төлөө хичээн гэдэг. Тэгэл зүг зүгээр хүн болоод хүрээд ирсэн. Тэгээ чи өмнө нь яагаад ингэсэн гэд өмнөх юм ин гаргаад ирэх юм бол уурлаад дахиад яваад өгдөг. Амар тийм чөтгөрийн тойрогтой. Аав Адам хоёр нь өнгөрсөн хугацаанд хэлэхгүйгээр биний хийлж маш их зүйл болж исэн ч гэсэн одоо хүүхэд гарч ирэх гэж байгаа учраас хоёлын өөр нь хичээе гэл шийддэг. Энэ бол Адам аав хоёрын хооронд болсон хамгийн сүүлийн харилцан яриа заяа. Тэгээд Челсиг эмнэлэгт үзүүлэх, хүүхдийнхээ эмийг бэлдэх зэрэг зүйлсийг дандаа найзуудтайгаа хийдэг. Адам байхгүй. Where is Adam? Алга болчдөг. Зөвл хөсөн үед алгуулаа, хөсөн үедээ хүрээд ирдэг заяа. Тэгээд зуны одоо сүүлийн party гэж ярьдаг штэ. Энэ үед чинь нэг гэртээ ингэж үдшилэг зөхөх юм байгуу тийм алдартай байсан. Челсигийн хувьд Адамтай хамт яммаар байгаа учраас Адам руу ингээ бахан залгаж байгаа. Тэгээ Адам бүр ерөөсөө хуцаа авдаггүй. За энэ бүх хугацаанд Адам машинаа засаж өнгөрүүлсэн. Тэгээ машин засаж нөө дрифт иргэдэг тийм машинд хоббитэй. Адамтай холбогдож чадахгүй байгаас хойш Челси бол ганцаараа чамаагүй яммаар байна гэж хэлж байгаа ч гэсэн амар айж ин гэж аахгүй. Тэгээ найзууд нь юу яагаад аагаад байгаа гэсэн чинь ууралжуул яах юм. 16 таа найз залуугаасаа байна гэж яг юу ийсэн юм. Яг юу лтвэ. Тэгээ Адам руу залгаад энийг юм уцаа авч байгаа. Уцаа ангуудаа яасан гэдэг за. Тэгээ Челси царайчлал чи яагаад ингэж байгаа юм. Би ингэж парти руу явмаар байна гэсэн чинь. За тэгж байгаа очие гэж салгачаа. Гэсэн чи ирэхгүй удаад харна Челсигийн найзууд нь парти руу явж байгаа байхгүй үдшилэг рүү. Чад удаагүй байтал ингээд Адам ирээл. Тэгснээ ингээл ууралцсан заяа. Йоо амар ядарч би юм мууди мууртай залуучуудад амар дургу байхгүй юу бүр oh my god бүр амар дургу гэл хаа явсан газар харын нэрийг дагуулж явчихдаг залуучууд идэв штэ амар ууртай яв. Тэгэл Челсигийн хажууд суугаал. Тэгсэн чинь Челси тэг зүгээр цуугаагүй заяа. Эхлээд орж ирсэн ингээд ерөөсөө Челсиг хараагүй юм шиг ингээд царайлж явж байгаа. Тэгсэн чинь Челси Адам би эндээ дуута тэгжээж хажуудаа суулгаж байгаа штэ. Тэгээд суужсэн чинь Челси би ингээд найз охин юм бэ? Би ингээд өнсүүлж болох уу? Ингээд тэгсэн чинь Адам юу вэ? Өнсөхгүй байлаа гэд найз залууч болчихгүй үстэй. Тэгээд жууралцсан мөкс чинь яасан гэж жуурлахгүй ах юм. Тэгээд хамаг гоо ингээд парти дэх настрыг унгаачшаад яваад өгдөө за. Тэгэл Челси амар уйлал яа ингээ яа намаа ингээд идэм лөө би гээгүй юу бүрөөсөн юм ойлгохгүй байна маа ингээл амар уйлал сууж исэн чинь яг уйлж дуусаагүй Адам орж ирэл юу вэ baby юу вэ те гэл өмсөж мүсэл хойлоос өнөөдрөөс амар гоё задгаа авъя маа гэж үйл ороод ирдэг за бүр тархиар амар сийгээд байгаа сте бүр тийм харилцаанаас хүн гарч чаддгүй гэж байгаа шүү дээ манайхаа энд тийм манипуляцтай амар бэлэр харилцаагаа сте дараагийн өдөр хамтдаа цаагсанд явдаг. Тэгээ найз нь чи ингээд жирэмсэн байгаадаа санаа зовж гин үү удахгүй хичээл орлоо штэ гэсэн чинь Челси би аяа гонигтай байна гэл яриад гисэн чи Адам чи тэгээ жирэмсэн бишээсэн ч болоосэй гэж хүсэж гин үү. Тэгээ тэгвэл яагаад гонигтай байгаа гэж хэлээд байгаа маа гэж мэ заяа. Челси үгүй зүгээр л гонигтай байна гэсэн чинь Адам би тэгтээ бол хүссэн юм а хийж болно штт. Гайхуулж байгуулаа за. Челсигийн хувьд найздаа ингэж хэлж байгаа. Өөрөө аавын охин болохоор одоо гидсэндэх хүүхэд нь бас охин юм билэ. Тэгээ охиноо ч гэсэн ингээд Адамтай аягуулсан харилцаатай байж, Darius girl болж өсөөсэй. Яг ингээд наад чиг те. Тэгэж хүсдэг болохоор л Адамыг ингээд амар төвчээд байгаад байгаа. Тэр юу ч хийсэн Адамыг төвчгээр шийдсэн гинэ. Нөгөө хажуунаас нь харж байгаа найзууд нэгээд амар эвгүй байгаа штэ бүр яаж харцаад байгаа юм бэ те. Тэл чи ингээд салахгүй болохгүй гэж хэлэнгүүд дандаа ингээд би ингээ охиноо Darius girl байлгамаар байна мэн. Тиймэрхүү шалтгаан хэлдэг. Аав нь айгүй хөөрхөн заяа. Хичээл орохын өмнөх өдөр нь Челсид ингэж ярилцж байгаа. Чи ингээ том гидстэйгээ ингээ сургууль руугаа орохдоо яг яана гэж бодож байна. Тэгээ ингээ хүмүүс чамаа ингээ муугар яриул чи яг яах юм ингээ. Тэгсэн чинь Челси би шууд хэрэлдэн гээл. Үгүй чи хэрэлдэж болохгүй. Харин ингээ харц дээгүүр яв. Тэг ингээд юу ч болсон ингээ хажууд чин гэр бүлчин байгаа юм чи айгу тийм харс дээгүүр явах хэрэгтэй шүү гэж мэл амар хөр үг зааж өгвөл амар хөөрхөн заавна. За ингээд айгу драматай юм болно одоо манайхаа. Хичээл дээр ингээ арайг ширээнийхээ ард багтаа сууж исэн чинь өвдөл төхөө эхэлчүүл яах вэ?
9 сарын 1-нд хичээл дээрээ жирэмсэн ирээд тэгээ бүр төргөн тусламжаар ингээд ахваа аваад явуулна гэж боддоо. Амар байгаа зү. Ингээд эмнэлэгт ирэхэд эмч төрөх басыг хийлдэг. Дөнгөж 35 7 хоногтэй штэ Челси чинь. Ингээд бяцхан Абри охин дутуу төрнөө. Эхний 3 хоног түүнийг одоо хөхөө сааж, уугчиж хоололдог. Тэгээ тэгж байгаа Челсиг эмчнэр одоо чи эмнэлгээс гарч болноо гэд. Охиноо бол авч гарч болохгүй. Яагаад гэвэл Абри гэртээ гарахын тулд ер нь бол нэлийн жин нэмэх ёстой. Тэгээ дутуу жинтэй байгаа учраас заавал эмнэлгийн хяналтанд явуулнаа. Тийм болохоор чи ингээ гэртээ араа. Тэгээ өдөр нь хүрээд ирээ гэж хэлээд Челсиг эмнэлгээс гаргадаг. Тэгээ эмнэлэгт хүүхдтэй үлдээгээд ирсэн одоо ямар олигтой байх вэ тий аюу хэцүү штэ. Тэгээ маргааш өглөө нь эрт босоод Адамыг за одоо ил эмнэлэг рүү явах гэж Адам би ч хунтмаар байна гэнэ. Үгүй би одоо ингээд яг охин дээр очихгүй болохгүй юм шиг санагдаад байна гэсэн чинь түл чи өөрөө авчих гээд. Тэгэд Челси бүр ингээд амар сонирн болоод чи ингээд надад ингээд амар тийм мухай чамд хамаагүй юм шиг санагдаад байгаа юм гэсэн чинь ямар тэрийг өөрт харж чадахгүй болоод байгаа штэ юм сүртэй гэж мэйл за. Яа тэгэл Челси ээжтэйгээ явж байгаа. Ээж нас Адамд амар дургу. Челси бүр хэдэн өдөр шүү манайхаа хүүхдээ ганцаараа ирж асарсан заяо. Тэгээ тэгж жаад эцэст нь Адам 8 дахь хоног дээрээ хүүхд дээр ирж байгаа. Найзтайгаа хамт ирнэ. Яагаад найзтайгаа ирсэн бэ гэхээр хүүхдээ ингээ хайлт харчингуудаа найзтайгаа явж машины анзлах ёстой гинэ. Тэгээ найзтайгаа ирж байгаа. За юм тийм. Тэгээ Челси чи тэр тэнэг машина ингээ засаж байгаагаар ядаж охиноо ингээ 1-2 цаг хараач ээ. Нэг өдөр хараач ээ гэсэн чинь бити миний машиныг тэнэг гэдэг. Би түүнийг тэнэг гэхгүй байгаа зү гэд охиноо хэлж байгаа. You can go work on your stupid car. Don't call it stupid. I don't call her stupid. That is not the same thing. Don't even compare that. I know. Охин хүүхэд машин хоёроо харьцуулж идэг наасан бүр амар сонин заяа. Бүр ингээ Челсигийн хүүхэд гэдэг утгаар хандаад байгаа байхгүй Адамын хувьд ерөөсөө өөрийнхөө нь хариуцлага гэж бүр яг тийм мэдлэг байхгүй. Ерөөсөө ганц өөрийнх нь хариуцлага нь машин. Челси энд нуурлаа дахиж хизээж бити ингэж хэлээрээ. Тэжээ хизээ ирэх гэсэн чинь Адам дараа гэж хэлдэг за магадгүй дараа нь хизээж биш байж болно. Аюу хэцүү. Абри охин хангалттай жин нэмээд гэртээ гарах болоход Адам бас л уцаа авахгүй таг мөрдөг. Тэгээ найзаас нь сонстол шүнжэнгөө машин янзлаад тэгээ өдөр нь унтж байгаа гинэ. Тэгээ тийм болохоор угаасаа ингээд Челсигийн гэрийнхэн зэ угаасаа Адам жохууд тэгээ хүүхдээ аваад гэртээ харж байгаа. Гэртээ хараад нилээн удаан өд болсны дараа Адам нэг юм сэрж ирдэг за. Тэгээ Челси ингээд хүүхдээ хөхүүлэх гээд ингээд уучруулахгүй байгаад тийч ингээд толгоноос нь төшөөд өгсөн чинь би тэхгүй шүү. Тэгээ одоо нөгөө өхөө хөстэй болоо яах хэвтэй бол гэд ярьжсэн чинь мэдхгүй надад хамаагүй. Гэл Адам ер нь нэг юм сул дорой нэг юм сүнс сүтэр химэр асуулт нь хаашаа төөрцөн гэмэрл хүн байгаа даа байхгүй. Тэгээ байж ажсэн орой хоёлаа нэг газар л явах хэрэгтэй байна. Тэнд амар машин ирнэ гэж байна. Тэгээ Челси хэлдэг байхгүй. Охины чинь гэртээ өнгөрүүлэх анхны өдөр нь хоёлаа ингээ гэртээ байх ёстой гэсэн чинь бүхэл өдөржингөө шүнжэнгөө юу чи зүгээр ээжтэй хүүхдээ харуулж чаачтэй. Өөрийнх нь хүүхд гэсэн ямар ч мэдрэмж байхгүй байгаа зин бүр. Тэгээ энэ үед Челси бүр хэлэхгүй болж байгаа. Челси охинтойгоо аавындаа ирсний дараа Адам бүр ирэхэ болдог. Тэгээ мэдээч одоо нэраа хүүхэд хизээж унтдаггүй. Тэгээ амар ядарж байгаа байхгүй юу. Тэгээ явахтай хөөрхий аав нь чаавас тэгэл охиноо часраал, нэраагаа часраал ер нь аюу хөөрхөн. 5-7 хоногтод Абри ханаа төрдөг. Ханаа түрээд имлэгт үзүүлэх гээд Адам руу ингээд залгасан чинь Адам уцаа авдаггүй. Бас лалга болдог. Гэхдээ тэгээ тэгжсэн уцаа авснаа. Чи ингээд имлэг дээр наа хурж ирэх юм өс чинь үгүй баха. Энэ бүхнээс алхсан Челси за одоо болсон гэд Адамыг ээжиндээ дуудаад одоо нэг конфронт хийн гэж ярьдэн штэ ингээд нүүрэлтэжтэй ингээд яг юу болоод байгааг ярилцах тийм сериозны яриа хийхэр болдог. Тэгээ ярилцаж эхлэхэд Челси чи ингээд бит хоёрт хэрэгтэй байна хүүхд харах хэрэгтэй байна гэсэн чинь Адам чи сайн л харсан байж тээ хүч янз бүр болчоогүй л байна гэж хэлдэг. За. I really needed your help. Looks like you did fine. She's not dead or nothing. You are her dad. Don't you think you should help me? I understand that I'm her dad. You should probably stop saying that. You say it about every damn day. Do you have any idea how... Жинхнээсээ oh my god. Челси чи ингээ байн гадуур гарч те энэ зүр ингээд юм хумд очихоо оронд гадаж ганц өдөр ч гэсэн ирээд хүүхдээ харах хэрэгтэй гэсэн чинь Адам зөрүүлээд би ойлголоо чи ингээд надаар хүүхдээ харуулчаад гарч шоот гэдэг юм байна те амар манипуляц хийж байгаас те oh my god пүү next level
Тэгээ ер нь бол ойлгомжтой энэ яриа бүр ямар ч үр дүнд хүргээгүй. Ямар ч үр дүнд. Энэ хэрүүлийн дараа Адам бүр ямар ч холбоогүй таг алга болдог. Тэгээ Челси аавдаа гомдлож байгаа юм шүү дээ. Яг тэрэн шиг царайтай хүүхдийг би яхаараа ганцаараа харах хэвээр ингээл тэгсэн чи Адам аав нь амар гоё. Тийм чи харах хэвээр гэж байгаа. Аав нь ер нь бол Челсиг ингээ харж залхаад ер нь ингээл байнга Адамын талаар яриад уйлал те. Байнга Адам руу ингээл бичээл луцмцаа авах нь хүлээгээ сууж байдаг. Тэгээ ер нь тэрийг харж залхаад одоо надад ч өөрчлөгдөхгүй хэрвээ өөрчлөгдөхийг хүссэн бол ял хэдийнэ тэхэлээсэн зүгээр хаяад одоо сургууль хүүхэд гэсэн л ийм маршруттай болоод амьдраа гэж хэлдэг. Get your priorities straight. Baby, school. And have fun at school. It's still your senior year regardless. Тэгээ 3 сар завсардсны эцэст хичээлдээ явж эхэлдэг. Homecoming гэж нэг юм болд юм байна. Homecoming-д явхаар болоод хүүхдээ аавдаа үлдээдэг байхгүй юу? Тэгээ хүүхдээ нөгөө босноос хойш анхны гаралт чинь нэг юм амар юм эмзэг байдэн штэ. Би яг зөв юм хийж гэнэ үү? Ер нь ингэх зүв байд юм болов уу? Хүүхд маань яах бол те? Наа байхгүй бол ингээ янз бүр болчих юм биш үү гэж бодож амар тийм айцтай байгаад идэг. Тэгэл Челси амар айгаал ааваа одоо намайг хүмүүс амар муухан гэж бодголоо. Би ингээ хүүхдээ орхио гарч байгаад байна. Амар хэцүү санагдаад байна гэсэн чи аав нь амар хөөрхөн. Зүгээрээ бүгдээрээ л хүүхдээ орхио гардیں۔ Ийм аавтай байгаадаа баярлах хэрэгтэй шүү нэрээ. Тэгээ тоглолтоо үзчихэд дараа нөгөө бүжиг гэж болд юм байна. Тэгээ нэг юм данс. Тэгээ тэрэндээ орох хэрэгтэй байсан ч гэсэн найзууд нь те чи ингээд тэрүү охиноо санаад байвал охиноо аваад ирээд ингээд хэдүүлээ гоё хөвгөлтэй мөвжлээ гэж хэлсэн ч гэсэн Челси үгүй ээ гэх хүүхд дээрээ ирд. Тэгээ энэ царай амар юм шоуж мөртлөө сэтгэл нь амар тийм цаахан байгаа зү. Яагаад ч би нөгөө ингэж одоо нүрэ ботцсон тэгээ миллионал үеийнхнийг харахаар амар хөтлөө уудаг байсан юм шиг санагдаад байхгүй. Тэсэн чинь Челси бол өөр юм байна. За гэртээ ирээд хүүхдээ хараа сууж исэн чинь мэдээж одоо тий сургуулийнх нь хүүхдүүд Адам руу Челси энд ингээ явж штэ мавж штэ гэж бичсэн л ялгүй Адам ингээ шууд чи ингээ гарч байгаа юм уу? Энд тэгээ чиний сайн ээж байгаа царай чинь үү? Гэж мессеж бичдэг зэ. Тэгээ Челси залгаж байгаа хгүй юу гэдэг юм бэ гэсэн чинь чи яа над руу залгаад байгаа. Би чамд ястэ ярих хэрэг байхгүй шүү гэж мэ дуурлаа. Тэгээ тасалж байгаа. Тэгээ Челси хариуд нь одоо мессежээр одоо болсон одоо чи ингээд бит хоёр санаа зовхгүй байж болно гэд ер нь бол одоо салъя гэд бичээд явуулсан чинь өөдөөс нь ийм мессеж ирдэг заяа. Үгүй чи өөрийгөө ингээ үн цэнгөө навшин одоо мэдрээсэй гэж би хүсэж байна. Тэгээ дээрэс нь би тэр хийсэн алдааныхаа төлөө ингээд салах өргөдөлд гарын өсөх зурх ёстой гэдгээ чиний тэр бүдүүн язралтын сорийг хараад шийдсэн гэсэн утгатай мессеж бичиж байгаа. За амар балер жижигэн хорон хүүхдээ байгаа зү. Тэгээ Челси шууд аавыгаа дуудаад Челсид ингэж санагцсан нэ надад айгүйх тийш муухай үг хэлж лээдэг намайг янз бүрээр дуудаж лээдэг. Гэхдээ хүүхдээ that mistake буюу тэр алдаа гэж дуудсан нь бол үнэхээр миний дургу хүргэлээ. Одоо өстө болсон. Одоо ингээд ов мов энэ өөр дээр аавна гэд. За энэ бол Челсигийн хувьд насанд хүрсэн хүн болох анхны алхам нь байсан. Ингээд хүүхдийнхаа нэрийг салгуулах өргөдөл өгөөд тэг хичээлдээ яваад ингээд нормал амьдралдаа ордог. Айгуу гоё ингээд ухаарсан юм уу гэсэн чи үгүй заяа. Дараагийн үйлрэлт нь дахиад л нөгөөдөгтөөгөө нийлээл дахиад уйлж унжаал хаягдаал явж идэг. За сүүлдээ Адам заяа өөрөө одоо хоёлоо бүтэхгүй одоо дууссан гэж Челсид хэлж байгаа. Тэгтлээ амар доош орж байгаа байхгүй. Энэ хоёр сасны дараа Адам шинэ найз охинтой болоод тэг хүүхдтэйгээ уулзуулах болсон гинэ. Тэгчээд ингээ зүгээр ахгүй заа Челси рүү ингээл амар мессеж авуулал. Би ч нэрээ Абритэй охинтойгоо айгуу сайхан өдрийг өнгөрүүллээ. Тэ чамд баярлалаа. Тэгээ Тайлер гэдэг шинэ найз охин Тайлер миний охинд айгуу таалагдж байгаа. Бид гурав юу нэг айгуу гоё юм гэр бүл болох юм шиг байна. Манай юм зүүн мессеж явуулдаг. Тэгээл тэрэнд нь мэдээж Челси амар шархлал аавда. Яагаад над руу ингэж бичээд байгаа тэрс нэрээ навшин залаа юм даа гэл амар уйлал. Тэ энэ Адам бүр ингээд яг Челсид амар өс санаж явдаг байгаа байхгүй. Яг нэг юмд амар атаархдаг. Магадгүй аавд нь атаархдаг гэж магадгүй гэж би бодсоо. Яг бол амар сайн аавтай. Тэг ингээд аав нь дандаа ингээд урдуур нь орж юм хоо миний хийж өгдөг болохоор аавд нь дургуун хүрээл ингээд байж чаддаг байх гэж би бодсоо. За удалгүй азар гэхгүй Челси бас Кол гэдэг залуутай уулзаж эхлэе болцдог. Тэгээ Кол бол үнэхээр сайн ханддаг охинд нь. Тэгэл охинд нь сайн хандаад нэлээд удаан болсны дараа Челсид гэрлэг санал тавиад тэгээ ер нь бол Челсигийн гэр бүлийнх нь ч гэсэн Колд айгуу сайн, Колийнх нь ч гэсэн Челсид айгуу сайн. Тэгээ хамгийн гол нь Кол охинд нь айгуу сайн ханддаг. Яг аав шиг. Кол бүр яг киноноос гарч ирсэн залуу заяа.
За тэгээ охин нь нэлээд том болсны дараагаар энэ хоёр дахиад 3 хүүхэдтэй болоод одоо айгуу сайхан амьдардаг. Тэгээд бас л амжилттай айгуу тийм мундагаар өсөж дэвжиж чадсан оролцогчоо гэж Челсиг үздэг байгаа. Тэгээ миний хувьд бол хамгийн их таалагдсан Jennifer Aniston яад бол 2-2 хүүхэдтэй энэ төр гэж ерөөсө хүлэгдээгүй. За одоо болсон. Одоо чистэ болсон шүү намш минь хэл. За тэгээ өнөөдрийн дугаард хэдүүлээ айгуу тийм үзэгчдийн дуртай эмэгтэй оролцогчдын талаар ярьлаа. Дараагийн дугаард үзэгчдээс үнэхээр одоо сайн аав. Тэгээ үнэхээр сайн нөхөр юм аа гэсэн нэлгээг авсан тэрхүү аавуудын талаар ярилцах болно. За тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай энэ хүү бичлэг маань таалагдвал лайк болон subscribe хийгээ. Тэгээ бас Facebook дээр шеэрлээ те. Oh my god энийг та нар үзээсэй гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар бичвэл над би амар баярлнаа. За bye.